За зөв танаа бүгдээр энэ өдрийн мэндийг хүргэе шинэ байна. За би болохоор Булгар улсын София хотод аялсан 2 өдрийн блогоо та бүхэнд хураагуулад хүргэж байна. За энэ миний алгаж байгаа хэсэг болохоор яг хотын төвийн хэсгүүдийг нь харуулж байна. За би хотын төвийн хэсгээр нь бас нэлийн юм үзэж явсан байгаа. За тэгээд миний төсөөлж байснаас ер нь айгүй тийм дэжгүй хот байсан гэж хэлж болно. Яагаад тэгэхээр энэ маань болохоор нэг Black Sea ойрхон буюу Балкан гэд Балканы улс орнууд гэж нэрлэгддэг ийм улс. За тэгээ ер нь бол дийлэнх барилга байгууламжуудыг нь хараад хахад Орос улстай айгүй тийм төстэй санагдсан. Гэтэ яг л нөгөө Европын чиг хандлага хатгалсан тийм барилгуудаар маш их улс байсан. За тэгээд хамгийн сонирхолтой байсан хэсэг нь юу гэхээр би баг хэдэн сарын өмнө аялсан. Энэ үед яг энэ зуны сар гараагүйсэн шиг санагдаад байна. Гэсэн хэдий ч маш халуун байсан. 20 хэд нэлээд гарцсан өдрүүд үргэлжилж байсан. За энэ болохоор Отоманы үед Отоманы үеэс хадгалагдсан ийм одоо үлдэс байна. Тэгээ энэ дээр болохоор одоо тухайн улсынхаа түүхийг яагаад энд үлдсэн тухай гэх мэтчлэн маш олон тайлбаруудыг ингэж бичиж үлдээсэн байсан. За тэгээд энэ хэсгүүдээр нь явж үзсэн байгаа. За Отоманы үе гэдэг маань болохоор маш олон зууны тэртегт хамаарч байгаа гэдэг утгаар одоо жуулчдын сонирхлыг энэ хэсэг маань илүү их татдаг гэж би ойлгосон. За тэгээд энэ яг түнэлийн хэсэг нь байна. Яг энэ түнэлээр нь буухаар Батлерлийн музей шиг тухайн үеийнхээ үлдсэн олдвруудыг ийхүү ингээд яг түнэлтэй ингээд гарах одоо завсарт нь ингээд үлдээсэн байдгаа гэсэн. За энэ үгээр ингээд явж хахад ч гэсэн мөн одоо ингээд одоо цаана дуулж байгаа хүмүүс янз бүрийн хүмүүс сууж байсан. Энд ороход айгүй сэрүүхэн байсан. Яагаад гэхээр ингээд нөгөө нар баг тасж байгаа учраас маш сэрүүхэн тийм байсан. За тэгээд энэ хэсэг маань мөн адил одоо түнэлээрээ гараад ирсний дараах хэсэг харагдаж байна. За тэгээд мөн жуулчдын үйлрэл ерөнхийдөө хилжсэн учраас зарим нэг Аз зуу жуулчид өөр орны жуулчид гэх мэтчлэн харагдаж байсан. За энэ имэйж цэцэг авч ирсэн тэгээ оруулсан шүү. За энэ болохоор айгүй гоё цэцэрлэг түрээлэн байсан. Энэ цэцэрлэг түрээлэн таны харж байгаачлан аль хэдийн нэг ном болсон цэцэгнүүд нь дэлгэрсэн байгаа. За би ингээд алхаж явсан тохиноос айц. За тэр жахаа. За ингээд цэцэрлэгээр ороо явжсэн чинь энэ хуучны идэллүүдийн газруудыг ингэж дэлгэж тавьсан байсан. Тэгээд жишээлбэл энэ камерыг харах юм бол манай өвөгийн үед хэрэгжилж байсан ийм камернууд байсан. Тэгээд жоохон байсан үеэс санаад энэ камер нэг ийм ой санамжинд үлдсэн. Тэгээд ирж харсан маа. За ингээд. За энэ болохоор ийм сүм байсан. Одоо энэ сүм маань болохоор одоо доторх уран зураг нь бүгдээрээ янз бүрийн утга төгөлтөр дээр янз бүрийн утгыг агуулсан ийм уран зургуудаар баялаг ийм томоохон сүм байсан. За энэ мөн бусаад түнэл рүүгээ түнэлийн хэсгийн жишээ буцаа гараа явхад мөн гэж харагдаж. За сая нэг уран барилга уран зургнууд шүү дээ. Тэр хэсгүүд маань болохоор тэр миний цаана алхаж байгаа тэр сүм дотор байгаа шүү за. Одоо энэ сүмд гэсэн үг. За энэ үгээрээ бас маш их алдартай юм билээ. За ингээд та нарын харж байгаачлан маш олон хүмүүс энэ үгээр аялаж явж байгаа. За оройны Булгар улсын София хот маань ингэж харагдаж байна. За энэ болохоор ингээд нэг хоолны хэсгээс оруулсан байна. За тэгээд Булгар улсад София хотод хэсгийн гэсэн хугацааг өнгөрүүлсэндээ маш их баяртай байсан. За ингээд би буцах болсон баа. Баяртай.